Орчлон ертөнцийн эзэн хүн төрлөختөнд үнэхээр хайртай учраас ганц хүүгэн илгээсэн юм. Учир нь мөнхийн зовлонд орох ёстой хүмүүс хүү Иесуст итгэвэл мөнхийн амьдралд орж чадна. Иймээс хүн төрлөختнийг яллахын тулд биш, харин аврахын тулд тэр хүүгэн илгээжээ. Одоо энэ дэлхийд 1 миллиард гаруй хүн Иесус Христэд итгэж байна. Түүний сургаал маш энгийн байдлаар хэрхэн эхэлснийг Библийн доторх дөрвөн өгүүлэлд харуулсан байдаг. Тэрхүү дөрвөн өгүүлэл нь үндсэндээ өөр үйл явдлын тухай өгүүлэх бөгөөд киног Луухын бичсэн өгүүлэлээр бэлтгэлээ. Хайртай Теофиле, үнэхээр бидний дунд улс нэгэн үйл явдлын тухай чамд тодорхой бичиж, улмаар чин үннийг ойлгуулахыг би хүсэж байна. Ромын эзэн хаан Августын хаанчлалын үед Израилийн Иудэ аймгийг их Хрот хаан захирч байлаа. Тэр үед ертөнцийн эзний Иерусалим элч Гавриэл Назар хотын Майргагч бүсгүй дээр ирлээ. Мария, битгий. ертөнцийн эзэн таныг онцгойлон сонгожээ. Та удахгүй жирэмсэн болно. Гарах хүүдэн Иесус гэдэг нэр өг. Эр хүнтэй ордч үзээгүй би. Яаж жирэмсэн болох? Хүү чинь ертөнцийн эзний хүү юм. Тэр хүү мөнхийн хаан тулсыг захирна. Майр Юудэ аймаг руу үеэлэгч Элизабетийн дэн очлоо. Элизабет бас ертөнцийн эзний ивэлэр хүүхэд төрүүлж болжээ. Элизабет. Нэ. Томанс мэ. ертөнцийн эзэн чамайг харваг эмэгтэйчүүдээс онцгой л үзчихэ. Бас хөөч нь олноос онцгой хүн болно. Чиний дууг сонсоод хэвлий төрөн баярлаа хөдөлж биш. Их эзнээ чин сэтгэлээсээ магтай. Аврагч их эзнээ бодоход сүнс минь хүртэл жаргалтай байна. Үеийн үед би их эзний ивэлийг хүртсэн эмэгтэй болно. Назар хотын хаан эзэн хаан Августын буудагсан зориг удахгүй хүн амын тод болно. Иймээс Галил Юдэ аймгийн эрчүүд өгдөөцийн хэн төрсөн нутагт очиж харьяатан бүртгүүлсвэ. Инхүү Майр сүй тавьсан Йосипийн хамт Юудэ аймгийн Бэтлехэм хотод бүртгүүлэхээр очлоо. Тэдэнд уух газар олдсонгүй. Эршин хонио манаж үе тэр хавийн хончид дээр гэнт ертөнцийн эзний Иерусалим элч сүрж хулантай гэрэл зацруулан ирлээ. Сонсогтон энэ шөнө Давид хааны төрлөх хотод манай аврагч эзэн мэндэллээ. Ийхүү хончид Бэтлехэм рүү яран очиж мал тэжээдэг дэвшинд хэвтэж байна ялахгүй үзээд хүн төрлөختний аврагч мэндэлсэн тухай сайхан мэдээг анхудаа зарлан тараалаа. 7 хоногийн дараа хөвчөндөх ёслолын өдөр Мари хүүдэн Иесус гэдэг нэр өгчээ. Мари Йосип хоёр хүүгэн ертөнцийн эзэнд өргөхөөр Иерусалим хотод очлоо. Насан турш үгийн хүндэтгэн дагсан сайхан сэтгэлтэй шим өнгөгч өвгөнд өөд болохоос өмнө чи миний илгээсэн аврагчийг үзэх болно хэмээн ертөнцийн эзэн хэлсэн байлаа. Их эзэн минь та нөх аврагч хаан үзвэл одоо би санаа амар нүдэд юм. Хүүхэд ертөнцийн эзний илгээсэн өнөөх аврагч маань байх нэ.
их эзний хэнэрээр сайн сайхныг өрөөй. Ингээд Мари Йосип хоёр Назар хотод буцлаа. Иесус 12 настай анх удаа Мари Йосип хоёрын хамт Иерусалим хотод очиж дээгүүр өнгөрөх гэдэг баярыг үзлээ. Баярын дараа Иесус хотод үлдсэнийг Мари Йосип нар мэдсэнгүй. Тэгээд түүнийг хайж дахин Иерусалим хотод очиж сүмээс олжээ. Иесус сургаал номлогчдын дунд сууж байлаа. Энэ айхтар хүү чинь хэний хүүхэд вэ? Назар хотоос ирсэн. Хүү маань энд үлдчихэж төвөг утсанд минь уучлаарай. Иесусийн үгийг сонссон бүхэн гайхаж байлаа. Хүү минь дээ, юунд биднийгээ зовоовд? Бид нар чамаа хичнээн их сандарч ирж хайва. Намайг ирж хаах хэрэггүй шүү дээ. Эцгийнхээ ажлыг хийх ёстой мөн та нар мэдэхгүй гэж юу? Ингээд тэр Назар хотод буцлаа. Иесус ухаан сух тусмаа ертөнцийн эзний болон олон түмний хайрыг татаж байлаа. Ромын хан Тибер 15 жил хаан ширээн суухад Иудэ аймгийн Понти Пилат, Галил аймгийн Хротан захирч Анас Хайпс нар сүмийг тэргүүлж байлаа. Тэр үеэс эхлэн Жогон ертөнцийн эзний зарлага боллоо. Жогон гэмт амьдралаа орхиж оргисноо батлан усаар угаалгаж ертөнцийн эзнээс уучлал авах тухай тунхаглалаа. Та нар гэмт амьдралаа орхицгоо. Энийг батлан усаар угаалга. Тэгвэл ертөнцийн эзнээс уучлал тавна. Удахгүй ирэх их эзнийг хүлээж авахд бэлтгэцгээ гэж хэн нэгэн хүн тунхаглана гэсэн энэ тухай Яшахын номонд бичсэн байдгийн тэр хүн чинь би байна. Их эзний ирэх замыг бэлтгэн засцгаа. Хотгор бүрийг шороогоор дүүргэж толгод бүрийг тэгшилэн засцгаа. Та бүхэн Хазгай газрыг засах мэт санаа сэтгэлээ шулуутгацгаа. Тэгвэл хүн бүр ертөнцийн эзний авралыг үзэх болно. Тэгвэл бид юу хийх юм бэ? Тэгээд юу хийх юм бэ? Яста хортомогон удам юм да. Та биднэр юу хийх гэсэн бэ? Ямар замаар явах юм маань хэлээд өгөлтөө. Хоёр дээлтэй бол хувцсгүй нэгэндэн дээлэн илүүчил. Од ихтэн Оос нэгнээсэн бүү хармалцгаа. Багшаа. Албан татвар хураагч бид нар яах вэ? Тогтоосноос илүү татвар хүү тат. Бидэнд юу хэлмээр байна? Бид яах болж вэ? Үний ямыг хүчээр битгий авцгаа. Өрөөл бусдыг гүтгэж болохгүй. Авдаг хөснөөс илүү мөнгөнд битгий шун. Та нөгөө аврагч муу юм бол тэрнийг бидэнд хэлж өгөөч. Миний дараа нэг чухал хүн ирнэ. Түүний шахагч тайлах эрх надад байхгүй. Би хүнийг зөвхөн усаар угааж өгдөг бол тэр хүн заримт чинь ариун сүнс өгч гэмтэнэгийг чинь мөнхийн зовлонгийн халуун галд шатаач чадна. Тэр хүн буудаг шигшин ялгаж хальс хогийг нь мөнхийн галд шатаатай юм хийлээ.
ертөнцийн эзний ариун сүнс биелэн Иесус руу тагтааш уумт доош бун ирэхэд чи бол миний цорын ганц хайртай хүүвлээ гэсэн дуу Тэнгэрээс цуурайтан сонсдлоо. Гучин нас хүрээд Иесус сургаалan зааж эхэллээ. Тийхүү ертөнцийн эзний ариун сүнсийг аваад Йорданголоос явж 40 хоног цөлд суулаа. Гэтэл адгийн мууярын сүнс ирж түүнийг уруу татах гэж үзлээ. Иесус 40 хоног хоолойг байжээ. Адгийн мууярын сүнс та үнэхээр ертөнцийн эзний хүү юм бол энэ чулууг талах болгол доо. Хүн хоолоор биш. ертөнцийн эзний хүчээр амьд явдаг гэж сургаалт нь байдаг юм. Адгийн мууярын сүнс Иесуст дэлхийн бүх улс гүрнийг эгшин зурт үзүүллээ. Энэ бүгд минийх. Би тэднийг захирах эрхтэй болсон. Би хүссэн хүндэн энэ эрхийг өгч чадна. Хэрв та намайг хүндлэвэл энэ эрхийг авах болно. ертөнцийн эзнээс өөр хэнийгч бүү хүнддэг гэж сургаалт нь байдаг шүү дээ. Адгийн мууярын сүнс сүмийн хамгийн өндөр хэрэмдээр Иесусыг аваачлаа. Хэрв та ертөнцийн эзний жинхэнэ хүү юм бол эндээс өсөр. Тэр хүнийг харж хамгаалахыг ертөнцийн эзэн Ерөөлсөн элч нартаа тушаасан учраас бэртэхгүй гэж сургаалт нь бичсэн байдаг шүү дээ. ертөнцийн эзнийг санаж хэрэггүй гэж сургаалт нь байдаг. Иесус өссөн нутаг Назар хот дон ирлээ. Сайн байна уу? Сайн байна уу? Хагас сэнгэр Иесус саншил ёсоор хурлын танхимд очлоо. Тэгээд эртний зэрлэг яаш яхин бичсэн номоос уншлаа. Жири хүмүүст гайхамшиг дүннэ хэлэх гэж би ертөнцийн эзний ариун сүнсийг авсан юм. Хоригдлуудад эрхчлөөний тухай ойлгуулж, сохруудад хараа оруулж, их эзэн хүн төрлөختнийг дарлаас чөлөөлж аврах цаг ирснийг би тунхаглахаар ирсэн юм. Сайхан ярьж байна шүү. Миний саяын уншсан зүйл маань одоо биелэл олж байна. Биелж байгаагийн шүү. ертөнцийн эзнээс ирсэн аврагчл биелүүлнэ. Бид яаж мэдх юм бэ? Эмч хүн өөрөөсөө бусдыг эдгэж чадна гихчээр
чи Хаврнаам хотод хийсэн гайхамшигаа бидэнд үзүүлж чадахгүй гэж та нар надад хэлэх байх л да. Нутаг усандаа төрсөн зарлагыг хүмүүс ер нь ойшоодгүй. Иесус инхүү ертөнцийн эзний илгээсэн аврагч болохоо хэлсэн боловч тэд ойшоосонгүй. Тэрч байтугай түүнийг хотоос гарган хаднаас түлхэн унахыг боджээ. Гэнт Иесус олны дундаас чөлөөтэй гарч одлоо. Тэгээд Галил аймгийн Хафарнаам хотод ирлээ. Ромын хаан тулсын цэргүүд газар сайгүй эзэгнэж дарангуйлж байсан учраас тентгийн хүмүүс ертөнцийн эзний аврагч ирж эрх чөлөө авчирна хэмээн хүсэн хүлээж байлаа. Амар байна уу? Сайн байна уу гэж. Аюу, намайг завьяндаа суулгаач. Тэр болно. Энэ маань арай явчихгүй сте. Иесус минь битээ яваач те. Юу яриач те? Иесус үг хэлээр. Нэгэн удаа сүмд хоёр хүн орж ирж л дээ. Нэг нь шашны Парш бүлгийн хүн, нөгөө нь албан татвар хураагч байж л дээ. Парш хүн нь ертөнцийн эзэн минь ээ. Би муусаан дарангуулагч хорон санаатан захоо явдлууд болон энэ муу албан татвар хураагчтай адилгүй болохоор танд талархаж байна гэсэн байна. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж орлогынхаа 11-ийг өгдөг шүү дээ гэж. Харин албан татвар хураагч овлоос зайдуу зогсоод толгой гудаан эзэн минь ээ гэмт намайг өршөөгөөч гэж хэлсэн байна. Тийм учраас ертөнцийн эзэн Парш хүнийг биш албан татвар хураагчийн гмийг цагаатгсан байна. ертөнцийн эзэн даруй хүнийг татаж бардам хүнийг доош оруулдаг. Нааш ирж хэлэхүүгүй минь сонс. Надад найдсан хүн мөнхийн амьдрал олж авав. Их эзэн намайг байга үед нь хайж ойрхон байхад нь дууд. Гэмт амьдралаа орхин шодрог бус бодлоо өөрчилж ертөнцийн эзнээс өршөөлгүй. Тэгвэл түүний хайрыг олж уучлал аван ад жаргалтай байх болно. Үе гараад ирлээ. Гараад ирсэн шүү. Иесус! Өвчтэй огныг минь аварч хайрлаа штэ. Эзэн минь өршөө. Тэр минь дөнгөж 12 тоо юм шүү дээ. Та манайд очооч штэ. Яар, очлаа. Иесус, охин чинь өнгөрчихлөө. Багш төвгөдөд яах вэ? Бүү. Надад найдвал охин чинь сэхэн. Битгий гашууд. Миний хувьд энэ охин үхээгүй умтаж байна. Охин минь. Бос.
Охиндоо идэх юм уу? Харин юу болсныг хүнд ирсэн хэрэггүй. Есүс дараа нь албан татвар хураагч Матай гэгч хүний татвар хураахыг хард зогслоо. Намайг дагаад яв. Есүс ууланд гараад шүнжэнгөө ертөнцийн эзэнтэй ярьжээ. Тэгээд өглөө нь 12 дагалдагчаан сонгож төлөөлөгч хэмээн нэрлэлээ. Тэдгээр нь Симон буюу Иесусийн нэрснэр Петр, Симоны дүү Андрей, Яаков, Йоган, Филипп, Бартоломай, Матай, Томас, Алфан Яаков болон Зелот номын гишүүн Симон, Яаковын Явдас болон Иесусыг барьж өгсөн урвагч Хариот хотын Юдас нар байлаа. Сүнснийхээ дороог мэдсэн хүн ертөнцийн эзний усад орж жаргалтай бол. Ариун сэтгэлийг хүссэн сэтгэл хангалуун болж жаргал. Өнөөдөр уруу царай танд хожим аз жаргалтай бол. ертөнцийн эзний илгээсэн аврагч надад итгэсний чинь төлөө хүмүүс та нарт хорсон атаг санаатнууд гэн тэдний өвгөд эдэсч ертөнцийн эзний зарлгуудад ингэж хандсан юм. Гэвч надтай нэгдмэл хүн ийм үдэж баяртай байх болно. Ийм зовлон давсныхаа төлөө та нар шагнал аавна. Байгаал энэ. Ой, ч одоо яасан бэ? Баячуу та нарын жаргал төр зурих шүү дээ. Энэ хүн баяжих дургүйг нь солиотой байх шүү. Жаргалтай хүмүүс минь ээ. Хожим та нар уйланд. Хүн бүрээс магтаал сонсохоос болгоомжл. Өвгд эз чинь хурамч хүмүүсийг л магтдаг байсан. Одоо тэгвэл өстөн дайснаа хүртэл өрөвдөн хайрлаж байна. Өөртөө орсдог хүмүүст ч чин сэтгэлээсээ тусал. Доромжилдог хүмүүсийн төлөө сайн сайхныг гуй.
Хэрв нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа тавьж өг. Дээлий чинь авсан хүнд цамцаваас өгчих. Ойсон юмыг нь хүнд өгч бай. Хэрвээ хүнд юм өгвөл буцааж битгий нэх. Өрөөлөөс сайн сайхныг хүсдэг бол өөрөө сайн үйл бүтээ. Зөвхөн өөртөө хайртай хүнийг хайрлах нь юу ч биш. Хувиа бодогч хар санаад нуудаж бие биеэ хайрлаж чадна. Үүнчлэн зөвхөн өөртөө туссан хүн туслах нь юу ч биш. Хар санаад нуудаж хүн төрөө тусалдаг. Ийм хүнд бас гар хурч болно. Бас ялж байгааг нь хараач. Балиар юм. Үгүй. Та нар өстөн дайснаач өрөвдөн хайрлаж тусал. Буцааж өгөхгүй хүнд ч зээлэг. Тэгвэл ертөнцийн эзнээ шагнал авч хүүхэд нь болно. Ач тус мэдэхгүй адгийн мөн хүмүүст ч мөнхийн эцэгчин сайн сайхныг өгдөг бол түүний л адил бай. Ойлгож байна уу та нар? Иесусаа биднийг авраарай. Хэрвээ та нар бусдыг буруутгах бол ертөнцийн эзэн та нарыг буруутгах. Хэрвээ шийтгвэл шийтгэн. Уучлалж бас уучлана. Их эзэн минь биднийг тэр зөв замаараа дагуулаач дээ. Бусдад өгөөмөр хандвал та нарт ч өгөөмөр хандаж бусдыг яаж хэмцснээр чинь хэмжинэ. Сохордоо замчилбал хоёулаа төөрсөн төлөг шиг болно. Өөрийнхөө нүдэнд орсон өвсийг мдэггүйж бусдын нүдэнд шороог харах гэснээ хэрэггүй. Багшаа, та биднийг замчлаа штэ. Эзэн минь таал бидэнд хэрэгтэй байна. Таныг төрүүлж өсгсөн их ямар их азтай юм бэ? ертөнцийн эзний үгийг дагсан хүн эхээс минь чил бацтай. Энэ хүнийг л мэдмээр байна. Та энийг өнөөх аврагч гэж бодов уу? Өнөөх Парш булгийн гишүүн Есүсийг гэртэн аваачин зочлоо. За хүүхдүүд минь явцгаа. Явцгаа. Дуулуу. Явган. Эднэрийн замбраагүй гэдэг нь. Гүр энийг минь юу хийж вэ? Бүүмэт. ертөнцийн эзний зарлага юм бол өөрт нь хурж байгаа. Энэ нэмэгтийн бузруулахыг мэднэ дээ. Симон үүнийх юм болохыг би мэднэ. Гэвч нэг юм асууя. Хоёр хүн мөнгө зээлдэжээ. Нэг нь 500. Нөгөө нь 50-ыг зээлдэж авсан байна. Аль нь ч төлж чадахгүй болохоор өөрийг хүчингүй болгожээ. Хэн нь мөнгө хүлэгчд илүү баярлах вэ? Их зээл авсан л илүү баярлах болно та. Зүйтэй. Тэгвэл үүнийг хар. Намайг орж ирэхэд чи хөл угаах ус өгөөгүй. Гэтэл энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа угааж үсээр харчлаа. Чи намайг угтахтаа үнсээчгүй бол энэ эмэгтэй хөлийг минь үнсэж байна. Чи намайг угтахтаа толгойд минь тосч тусаагаагүй бол энэ эмэгтэй хөлд минь өмд тос цутгалаа. Хийсэн асар их хэмээн уучлсан ертөнцийн эзэндээ нэмэгтэй их хайртай болжээ.
Баг гэмтэй хүн түүнээс уучлаа ухтаа баг хайрлал харуулах. Бүх гэмийг чинь уучлая. Итгэл чинь аварл амар тайван буцтаа. Би Иесус 12 дагалдагчийнхаа хамт явж ертөнцийн эзний Иерусалим мөнхийн улсын тухай тунхаглажээ. Иесусийн хүчээр муу ерийн сүнснээс салсан Магдал хотын Мари гэдэг авгай, Херод хааны хөл сахиулагч Хүүдсийн авгай Йон нь болон Сусан зэрэг олон эмэгтэй Иесусыг цаг ямагт дагаж явдаг боллоо. Ромын хааны томилолтоор Галил аймгийн захирагч болсон Херод хаан дүүгийн их нэртэй гэрэлснийг жоогон буруу шаасан учраас хаан түүнийг шорон торжээ. За яа. Бид 8 хотод ирэхдээ нэг оршуулах ёслолтой дайралдаг юм байна. Хөөхөм нь бэлэвсэн авгаан ганц хүүгийн оршуулга юм гинэ. Иесус тэр авгааг ихэд өрөвдсөн шинжтэй зогцонд гар хурч залуу минь бос гэж хэлэхэд нас барсан залуу босоод ирсэн шүү. Ээж нь гişнээх баярлсан гэж. Тэгвэл чи тэнд буцаж очиод таашааг нь ярьжсэн хүн мөн үү гэж асуугаад ирдээ. Багш. Багш. Биднийг Иоганн Баптист явууллаа. Та нөгөө ирэх ёстой хүн мөн үү? Аль эсвэл өөр хүн ирэх юм уу? За үдсэн сонссноо түүнд ир. Одоо тэр сохрыг хараад доголны хөлтэй болгож байна. Надад итгэсэн бүхэн жаргалтай болно гэж хэл. аав намайг өргөөч дээ. Аюун мөрөн дээр мэс үү? Одоо харав уу? Би Иесусыг харлаа. Тариачин улаан буудаан үр цацхад зам дээр унсан зарим нэг нь хүний хөлд гიშгэгдэн шувуунд идүүлж дуустдаг. Чулуутай хөрсөн дунсан нэг нь соёоловч ус үгүй учир ангаж хатан ураг хаа байлдаг. Зарим нь хогон ургуулын дундж жаахан өсөж байгаа түүндээ итгэцээр байгаа дөхөн. Гэтэл зарим нь сайн хөрсөн дуунаж өссөн. Тэгээд улмаар нэг бүрэн 100 болон үрждэг. Багшаа, та яагаад заавал ингэж сургаал түлхэр ярьдаг юм бэ? Та нар ертөнцийн эзний мөнхийн улсын нууцыг мэдэх ёстой. Гэтэл тийш орох ёсгүй хүмүүс гайхамшигыг сонсоод ч ойлгохгүй. Тэр байтугай үзээд ч ухаарахгүй. ертөнцийн эзний үг бол үртэй адил. Энэ үгийг сонсоод үйл итгэдэг хүн зам дээр унсан үр мэд. ертөнцийн эзний авралт муу ёрон сүнс дургүй учраа сургаалыг хүмүүсийн санаанаас зайлуулдаг. Чулуутай хөрсөн дунсан үр мэд нэг нь сургаалыг анх сонсоод баярлавч оролдлогогүй учраа төр зуур итгээд
бэрхшээл тулгархад ухардаг үлээ. Хогийн ургамал дунд унсан үр мэд зарим нэг нь сургаалыг хүлээн зөвшөөрөвч эд баялаг хувийн бодол биеийн таалалд автан үр дүнгөө өнгөрдөг. Харин сайн хөрсөн дунсан үр мэд зарим нэг нь сургаалыг сэтгэл зүрхэндээ оруулж тэсвэртэй даган улам илүү үр дүнд хүрдэг юм. Хүмүүс та нар гэрэлдэн лөөг битүү савн дотор юм уу? Орон дор тавьдаггүй биз дээ. Харин бусдад харуулахын тулд ил тавьдаг. Хүнд дараа үзүүлэх юмыг нуухан зайлшгүй. Үүний адилаар ертөнцийн эзэн олон нууцаа бидэнд хожим тайлж өгнө. Сургаалыг хүлээн авах дуртай хүн илүү ойлгож чадна. Харин дургүй хүний санаанаас урдын авсан өчүүхэн ойлголт нь ч алга болно. Багшаа, ээж дүү нар чинь тантай уулзъягээд гадаа хүлээж байна. ертөнцийн эзний сургаалыг дагсан бүх хүн мөнхийн ээж дүүнэр минь болно. Нэгэн удаа Иесус дагалдагчдын хамт Галил нуурыг завьар гаталжээ. Завин дотор Иесус унтаж байлаа. Ингээд аврагддаг байжээ. Итгэл чинь хаачаа? Тэд Галил нуурын зүүн талд оршдог Герасен гэдэг газар ирлээ. Намайг яах нь бүшитгэж бид гуйж байна. Нэр чинь хэн бэ? Түмэн гэдэг эцэн минь бид гуйж байна. Мөнхийн зовлонд бооруулаач. Бид гуйж байна. Тэр сүрэг хариу оруулаач. Бид гуйж байна. Тэр олон мууёрын сүнс хүнийг орхин гахайд шингэлээ. Буцаад! Та эндээс явж үзээ. Аймаар юм. Энд байх хэрэггүй шүү. Биднийг орхиж үз.
Бошуу зайд. Зайдаач. Их эзэн минь би таныг хаач явсан дагая. Гэртээ хар. Саяын болсны хүмүүст ир. Иесус 12 төлөөлөгчийнхөө хамт Бетсайд хот руу нууцаар очисон боловч хүмүүс аль хэдийн мэдчихээд цугларсан байлаа. Орой босоход Петр хэлсэн нь Багшаа, энэ газар зээлүүд энэ олон хүн айлд хоноглож хооллох хэрэгтэй учраас гацаар уу явуулъя. Та юу гэж бодож байна? Та нар тэдэнд идэх юм уу л дөө. Бидэнд 5 талах 2хан загснаас өөр юм алга та. ертөнцийн эзэн минь ээ. Хөрс шорооноос хүнс тэжээл ургуулагч таньда талархъя. Хүмүүс миний тухай юу ярьж байна? Зарим нь таныг Жогон Баптист гэдэг. Зарим нь Элигах гэдэг. Зарим нь болохоор нас бараад дахин амилж ирсэн нэг зарлага гэдэг. Харин та нар намайг хэн гэж боддгоо? Та бидний аврагч эзэн. Одоохондоо хэнд ч үнийг бүү хэл. ертөнцийн эзний хүү би их зовлон тулж алвал. Гэвч 3 хоногийн дотор ертөнцийн эзний хүчээр дахин амьлах болно. За хэн ч намайг дагах вэ? Багшаа, би таныг дагаж явна. Эхлээд гэр бүлийнхэнтэйгээ салахс гүйцэтгэе. Намайг дагахдаа замаасаа нятсан хүн ертөнцийн эзний төлөө зүтгэж чадахгүй. Намайг үнэхээр дагая гэвэл ам бие үл хайрлан өдөр бүр миний хойноос явж бай.
тийм бэрхшээл туулахаас татгалцсан хүн байвал үр тохирно. Харин миний төлөө амиа өгсөн хүн мөнхийн зовлонгоос аврагдана. Даян дэлхийг ноёр хоод амь хохирвол ямар ашиг вэ? Хүн намайг үл ошоо хэлсүү хүнд минь дургуутсвал хожим би эцгийнхээ яруу алдрыг илтгэн энэ дэлхийд дахин эрэхтэй тэр хүн дургуцлээ илэрхийлнэ. Энд байгаа зарим хүн ертөнцийн эзний Ерөвсийн улсыг амьд мэндтэй үзнэ. Тэгээд Петр, Иоганн, Яаков гурван хамт Иесус ууланд гарч ертөнцийн эзэнтэй ярьжээ. Тиймхүү ярьж байхад нь Иесусийн дөрх байдал өөрчлөгдөн хувцсан хүртэл сайран гэрэлтлээ. Өнөртөд цагт амьдарч агсан ертөнцийн эзний зарлага Мөшех, Илийг ахнар түүнтэй ярилцж байлаа. Та удахгүй ажиллаангүйд сайх болно. Та Иерусалим хотод алуулах нэ. Тэр хоёрын талаг болж Петр Иесуст үг хэллээ. Багш. Энд байгаагийн маань хэрэг юу вэ? Мөшех, Элигах, та гуравт орох оромж барьж өгье. Та зөвшөөр. Гэнт бон үүл манан дунд дагалдагчд ороод айн сандарлаа. Энэ бол миний илгээсэн хүү. Та нар түүний үгийг онцгой анхааран сонсох түн гэх тун үүлнээс гархан сонсомтлоо. Багш минь ганц хүүгээ минь өршөөж хайрл. Хүүд минь туслаач гэж би танаас гуй. Хүүд минь шөглсөн муу ёрын сүнсийг зайлуулж өгөөч гэж би таныг дагаж явдаг усуудаас гуйсан боловч тэд чаддаггүй. Яас итгэл муутай улс вэ? Би хэр зэрэг удаа үүний чинь твчих юм бэ? За хүүгээ авдар. Хөөх! Нүүр нь хүртэл идэхэрч хийж гайхалтай юм.
Багшаа та ертөнцийн эзэнтэй яаж ярихыг зааж өгөөч дээ. ертөнцийн эзэнтэй ярихдаа аава та хүн төрлөختнөр өөрийгөө хөндлөвл. Мөнхийн улсаа бидний дунд аягуулаач. Өдөр бүр бидэнд итгэх хоол өгөөч. Өөрсдийн эсрэг ямар ч муу юм хийсэн хүнийг бид уучлана. Та харин биднийг имийг уучлана уу? Бид нар гим хийлэх гэж оролдохыг адгийн муу ёрын сүнсэнд бүү зөвшөөрөөч гэж хэл. ертөнцийн эзэн хүний гуйсан ямиг заавал өгдөг. Юм мэдхийг хүссэн хүнд лавтаа ойлгуулж өгнө. Хэрэгтэй газрынхаа үүдийг тогссон хүнийг хөтлөн оруулж өгнө. Тиймээс та нар гуйсан юм авч чадна. Хэрэгтэй юм ойлгож чадна. Хүссэн газартаач орж чадна. Загас гуйсан хүүдээ хинч хортмогоо өгдөг үсттэй. Өндөг гуйсан хүүдээч олгоо хорхоо өгдөг. Гэмт хүмүүс та нар хүртэл үр хүүхэдтэй аль болох сайн юм хийж өгдөг. Тэгвэл бидний мөнхийн эцэг хуулийн ариун учир гуйсан хүмүүрд ариун сүнсээ заавал өгнө. Хүний амь наснаас чухал юм байхгүй учир идэх хоол өмсөх хувцсандаа бүү санаа тавь. Жишээ нь хон хэрэг өөрөө тариа тарьж чадгалдгүй хэрнээ ерөөсөө өсөж өгдөг. ертөнцийн эзэн л тэдэнд тоол өгдөг. Энийг л хэрэгцүүлэн бод. Гэтэл та нар түүний хувьд ямар шуута зүрлэшгүй чухал шүү дээ. Дэми санаа зовоод амьдрал ягаад шурцсахгүй. Үүнийг л хийж чадахгүйгаас хойш өөр юм санаа зовхон хэрэг алга. Хээрийн цэцэг өөрийгөө торддгөө боловч эртний Шломо хааны хамгийн тансаг хувцаснаас ч гоё харагддаг. Галд шатаахаас өөр ашиггүй үсэг ертөнцийн эзэн тийм сайхнаар бүтээж чадсан бол та нарыг бас хувцлуулж чадна. Та нарын итгэл бага байна. Итгэлийг маань баттгаж өгөөч. Хэрв та нар өчүүхэн өрөө төдийл итгэлтэй бол үндсээрээ суугарч далайд очиж шуурах гэж энэ модон төлөгтөл үгээ чин дагах болно. Хүнийг уруу татах юм зайлшгүй гардаг. Гэвч өрөөл бусдыг уруу татан гим хийлгдэг хүн л хөөрхий. Тийм хүн надад дөнгөсөө итгэсэн хүнээр гим хийлгэснээс хүзүүндээ термин чулуу зүйлгээ далаад хаягдсан дээр. ертөнцийн эзний мөнхийн улсыг өчүүхэн үртээ зөөрлөж болно. Өчүүхэн тэр үрээ сургасан өндөр модны мөчөрт олон шувуу үрээ засдаг шүү дээ. Энэ хүний яриг би нэг л ойлгохгүй. Та яхаараа татварлагч мэтийн энэ муусай юмнуудтай хамт хооллож байдгийм бэ? Эмч хүн эрүүл хүнд биш. Өвчтөн тэрэгтэн адил. Гэмт амьдрал орхих гэдэг үгийг би гэмтэй хүнд ярих гэж ирсэн юм. Ер бусын улсынхан тухай танад өөр юм ярьж өгөөч дээ. Миний цөөхөн хүмүүсээ мөнхийн эцэг чинь та нараар улсаа байгуулахар шийдсэн. Тийм учраас юунаас ч бүү эд хөрөнгө худалдаа ядуусд мөнгө өг. Ингэж ертөнцийн эзний эр бусын улсаас баялаг авахад бэлтдэг. Тэнтхийн баялаг үүрдэг. Тэнд хүний имийг хулгайч авахгүй. Хүр орхоо хөрөнгөдөхгүй. Баялаг нь байгаа газар хүний сэтгэл оршдог.
Та одоо эдгэрл. Чи тамина. Энд ч ястай гайхамшиг байна да. Али тамина хараач. ертөнцийн манд тугай. 18 жил зовлоо шүү. Та нар 7 хоногийн альч өдөр ирж өвчин зовлонгоо эдгээл гэж болно. Харин бям гарагтал болохгүй. Та нар чи яасан? Хоёр нүртэй улсвэ. Бям гарагтч гисэн хүмүүс үхрэ малаа усалдаг биш билүү? Тэгвэл муу ёрын сүнс 18 жилийн авгааг өвчнөр хүссэн бол амралтын өдөр тайлж идгийнх нь буруу юу? Энэ хүн ч бас ертөнцийн эзний охин шүү. Ариун багшаа, би яавал мөнхийн амьдралыг олж болох бол? Та намайг ариун гэв. Тийм ээ, ертөнцийн эзэн үнэхээр ариун. Бүү завхаар. Хүн бүү ал. Худал бүү хэл эцэг гэхээ хүндлэгсэн хуулийг та мэднэ үсттэй. Би харвагаас л тэр хуулийг чинь дагсан хүн шүү дээ. Та хөрөнгөө зараад мөнгөө ядуустав. Тэгвэл ертөнцийн эзний улсаас их баялаг авах болно. Тэгээд намайг даг. Бид ч нэг хөрөнгөтэй худалдаачид болохоор тэр яаж болох вэ? Баян хүн ертөнцийн эзний усад орох нь үнэхээр хэцүү. Тэмээ зүүнний сүнхчээр нэвтрэх нь баян хүн тийш орохоос хамаагүй илүү амархан гэдгийг л та нар ойлго. Тэгвэл хэн тийш орох юм бэ? ертөнцийн эзэн л хүний хийж чадахгүй юмыг хийн. ертөнцийн эзэн тэгээд улсаа хэзээ байгуулах юм болж байна? ертөнцийн эзний улс бий болж байгаа нь харагдахгүй. Тэр улс та нарын дунд байгаа учраас л тэнд энд бий гэх арга байхгүй. Хожим та нар намайг энэ дэлхийд байгаасаа гэж хичнээн хүсвч тэр үе чинь би ирэхгүй. Аянгын гялба тэнгэрийн хаяанд гинэт үзэгдэхийн адилаар ертөнцийн эзний илгээсэн хүн би гинэт хэрэг. Харин эхлээд би их зовлон эдлэн энэ хүмүүс намайг үзэн ядах бол. ертөнцийн эзний тогтоосон хуулийн нэг зэг хүчингүй болохоос тэнгэр дэлхий устдах нь илүү амар. Түүний эртний зарлагууд болон олон хаад ноёд одоогийн энэ хүл явдлыг хүсээд үзэл сонсож чадаагүй юм. Тэгээд бид яах вэ? ертөнцийн эзний хуулийг чи тайлбарлаж чадах уу? Та зүрх сэтгэл, сүнс санаа бодлороо ертөнцийн эзнийг хайрлаж бүхэж чадлаа түүнд зориул. Бас нөхдөд өөрийн адил хайрлаа. Зүйтэй. Чи ингүүл мөнхийн амьдралтай болно. Нөхөд гэдэг чинь хин? Ромын зэрэгүүд л биш. Ромын хаан ч гэсэн биш. Нэг хүн Иерусалимаас Ирихо хот руу явж байтал замд нь дээрэмчд довтлон хувцсыг нь аваад ухтлан зодоод явжээ. Тэр үе замаар явж байсан нэгэн сүмэн зэрэгтэн зодоосон хүнийг хараад холуур тойрч өнгөрөв. Мөн сүмд ажилдаг Лев аймгийн хүн гэмтсэн хүнийг хараад тойр өнгөрөв. Харин Шомроо аймгийн нэгэн хүн түүнийг үзээд ихэд хайрлан өрөвдөж гинэ. Тэгээ шархыг бод суйлаад илжигэн дүүрэн дэм буудлын газар авчрав. Маргааш нөгөө хүн явхдаа буудлын эзэнд 2 лам мөнгө өгөөд энэ хүнийг сольж өгөөч. Хэрэг илүү мөнгө хэрэгтэй бол би буцахтаа төлнө гэжээ. Тэгвэл энэ гурвын аль нь зодуулсан хүний жинхэнэ нөхөр байсан бэ?
тусаасан хүнс мөн. Тэгэхээр та нар бусдад ингэж илханд. Оппа. Хүүхдүүдийн эрхийг бүр саатвал ертөнцийн эзний улс ийм л цайлган хүмүүсийг шүү. Тэр улсыг хүүхэд шиг цайлганаар хүлээн зөвшөөрөхгүй хүн тийм гайхамшигт улсад орж чадахгүй. Миний өмнөөс нь ялах хүүхэд төртөл туссан хүн над сайн юм хийж өгсөн хэрэг. Үүгээр намайг илгээсэн ертөнцийн эзэнд сайн юм хийж байна. Та нарын дотроос хамгийн дорд нь хожим тэргүүн болно. Чи юу болоод байна? Надаар хотыг Иесус ирж явна ах уу? Иесус! 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 Давид хааны утсан минь намайг өрөвдөөчтэй! Чи надаас юу хүсэв? Хараатай болох юмсан. За хар. Итгэл чинь чамайг итгэл. Би харж байна. Би харна шүү дээ. Би харж байна. Иесусыг Иерусалим хот руу явах замд нь хүмүүс бөөнбөөнөөр тосон ирж олон юм асуудаг байлаа. Үнэхээр ертөнцийн эзний сарлага юм аа. Багшаа та намайг авраарай. Их эзэн минь та биднийг авраарай. ертөнцийн эзэн алдарших болтугай. Их эзэн минь зөв зам заагаач. Иесусыг хүмүүс өргөмжлөн авгай эзэн гэх боллоо. Ерийнхүү хотод амьдардаг Ромын хаан тулсан албан татвар хураацсагчээ. Иесусыг харах гэж замаа хажуугийн модонд авиран гарчээ. Энд ч албан татвар хураагч байх шивтэй. Загчээ буугаа дээр. Өнөөдөр би танаад зачлаа. Манай дүү хийдид орох юм бэ? Загч Иесусыг яаж таньдгийг? Oh yes. Их эзэн минь. Одоо би хөрөнгөнийхөө хэн агсыг ядуус өгнө. Би хүнээс мэхэлж авсан юм а бүгдийг дөрөв нугалж буцаа сүлгөөр шийдлээ. Юуш. Албан татвар хураагч авсан юм буцааж өгнө гэдэг чинь ёстой өнөмсмээргүй хэрэг байна да. ертөнцийн эзнээс ирсэн би гэмт хүмүүсийг мөнхийн шийтгэлээс аварна. Өнөөдөр энэ айл мөнхийн зовлонгоос аврагдлаа. Намайг сонс. Бид Иерусалимд очино. Олон зуун жилийн өмнөх зөгнөлт үг тэнд биелэх болно. Хүмүүс намайг барьж харийн захирагчд өгнө. Тэгээд нулимж доромжлон ташуурдаад цовдлно. Алагдсанаас минь хойш
3 хоногийн дотор ертөнцийн эзэн дахин амьлуул. Тэнд хүн төрлөختнийг имийг цагаатгахын тулд алуулна гэдгээ Иесус мэдсэн боловч зоригтой чиглэлээ. Түүний ирэхийг харсан олон хүн эзэн хаамт өгтөн авлаа. Та наад дагалдагчтай чимээгүй болгооч. Хэрвээ би дууга ураавал энэ зам дээрх чулуунууд бас ашиглах үстэй. Амар тааран натрах хүнтэйгээрээ. Иесус Иерусалим хотыг хараад гашуудан уйллаа. Иерусалим хотынхон. Та нар ертөнцийн эзний энх шаргалтай замыг мэдвэл сайнс. Гэтэл тэр замаар хэрхэн явахыг ойлгосонгүй. ертөнцийн эзэн та нарыг ямагт муу муухай бүхнээс хамгаалах санаатай. Гэвч та нар үүнийг ойлгоогүй учраас хожим харийн дайснууд хотыг чинь бүсэнд дайтаж үр хүүхдээ чинь цуг хятан үнсэн товрог болгоно. Иерусалим хотын ариун сүм нь сүм гэхээс нь зах зээлийн газар гэмээр болжээ. Сурга, толло, найн, юс, арав. 21, 22, 23, 24, 25. Надтай ярих газар гэж ертөнцийн эзэн хэлсэн. Одоо тэгэхэд дээрэмчтэй өөр болжээ. Өнөөгч манд руу очсон шүү. Догсоорой. Догсгин. Аруу дуудаач. Манайш дуудаач. Олон хүн Иесусыг хаамт өргөмжилсэн дард түмний ахлагч нар болон сүмийн зэрэгтнүүд улам дург эзэж байна. Хэчнээн олон хүн тэрнийг хаамт өргөмжилж байна. Хаан гинэ? Гуйлагчийн янхан хулгайч нарын л хаан байх та. Иймэрхүү амьтад өргөмжлүүлж байгаад нэг мэдхэд ор сурггүй арилдаг юм чинь. Та сохроогүй үст. Өдрөөр олон хүн тэрнийг хүндэлж байна штэ. За тийм ээ. Шулуухан хаан болгож байна. Энэ хүнээс болж бослог гарвал та өөрөө хариуцах болно шүү. Энэний хэлдэг зөв байх. Тэрнтэй чи яриад үзүүл яадгийг? Иесус сургаал номлогчид болон парш бүлгийн эхний хуурамч байдлыг шүүмжилсэн нь олны талархлыг хүлээлээ. Үүний зэрэгцээ Иесусийн эсрэг хөдөлгөөнч ихслээ. Иерусалим хотын сүмд нэгэн ядуу бэлэвсэн авгаа 2 жижиг зэс цоос өргөхийг Иесус харлаа. Чалахгүй юм уу гэлөө дөө. Арай илүү өгч болсонгүй юу? Энэ ядуу бэлбсэн авгаад бусдаас илүү өглөө.
Хүмүүс илүү гарсан мөнгөө өргөн барьж байхад энэ ядуу авгаа илүүчлэх юу ч хүү байдлаа. Амзуулгын хэдэн мөнгөө өргөн барьж байна. Гэлээд иймэрхүү юм хэлэх эрх мэдлийг чамд хэн өгсөн юм? Эхлээд би нэг зүйл асууя. Жогон Баптист хүнийг усаар угаах эрхийг анх хэнээс авсан юм? Одоо тэгээд яах вэ? ертөнцийн эзнээс авсан гэчвэл та нар тэгээд яагаад итгээгүй юм гэж хэлэндээ. Хинээс чаваагүй гэвэл тэр нэг ертөнцийн эзний зарлах гэж үздэг. Энэ олон хүн биднийг чулуугаар шитвэл яах юм бэ? Хэнээс ирэх авсныг бид мэдэхгүй. Тэгвэл би та нарт хэнээс ирэх авснаа хэлэх хэрэггүй байх. Нэгэн хүн усан үзмийн цэцэрлэг тарьж хэдэн дарсчин түрээслээд харин нутагт явжээ. Усан үзм хураах цаг ирэхэд эзэн түрээсээ авах гэж нэг зарцаа илгээ ихэд дарсчид түүний зодоод гар хоосон буцаажээ. Тэгэхэр нь эзэн өөр зарцаа явуулсан боловч бас л хэрцгий хандан юу ч өгөлгүй буцаажээ. Дараа нь эзэн 3 дахь зарцаа явуулахад мөн л зодож гэмтээсэн учраас одоо яах вэ? Хайртай ганц өгөө явуулбал ирэх биш хүндэл нүцээ гэж бодлоо. Харин дарсчид хүүг хараад эзний өв залгамжлагчийг албал цэцэрлэг манах болно гэж хоорондоо хэлэлцчихэндэ. Цааш нь яриач. Тэгээд тэд хүүг цэцэрлэгээс гарган алжээ. Тэгвэл эзэн өөрөө ирж хорон санаатаа дарсчдыг алаад өөр хүмүүс цэцэрлэгээ төрөөслөн өгөх нь зөв биз дээ. Барилгачдын гол чаясан чулуу байшингийн тулгын чулуу болно гэж ертөнцийн эзний сургаалд яагаад бичсэн юм? Тэр чулуун тэгэлж ойтсон хүн бүр гэмтэн. Хэрвээ тэр чулуу дээрээ сунах юм бол хүнийг няцтаарна. Багш, та үнэн ч шудрах хүн. Тэгээд ч тал дохой датлгүй зөв юм сургадгийг нь бид бүгдээрээ сайн мэдж байгаа штэ. Тэгвэл ийд хүмүүс бид Ромын хаан тулсад албан татвар төлөх нь зөв үү? Эзэн минь наадах чинь залтай хүн шүү. Надад мөнгөн зос үзүүлээч. Хэний дүрсэн дээр нэртэйгээ байна? Ромын хааны. Тэгвэл хааны ямиг хаанд нь, ертөнцийн эзний ямиг ертөнцийн эзэнд нь өг. Ёстой нэг матлуу даа. Дээгүр өнгөрөх гэдэг баяр дөхөж байлаа. Есүс Петр Иоганн нарыг баярын зоог бэлтгүүлэхээр илгээлээ. Зовлонт мөчөөс өмнө би та нарын хамт энэ баярын зоогийг барихсан гэж хүсэж байлаа. Тэгэхдээ ертөнцийн эзний усыг тунхаглах хүртэл би дахин ийм зоог барихгүй. ертөнцийн эзэн минь ээ. Хөрс шорооноос усан үзм ургуулагч таньдаа би талархаж байна. За та нарын дарснаас амсцгаа.
ертөнцийн эзний улсыг тунхаглах хүртэл би дахин та нартай хундаг өргөхгүй. ертөнцийн их эзэн минь ээ. Хөрс шорооноос буудаа ургуулагч таньдаа би талархъя. Энэ талах та нарын төлөө өргөх миний биеийг төлөөлнө. Үүнийг идэвхтэй намайг сана. Энэ дарс миний цустай адил. Миний цус ертөнцийн эзэн ба хүн төрлөختний хоорондох шинэ гэрээний баталгаа. Та нарын нэг нь намайг дайсанд барьж өгнө. Миний үхэл гарцаагүй боловч тэр урагт золгүй. Юу л бол тоо. Арайчтэй. Тийм хүн байх ёсгүй дээ. Их эзэн минь, тэр урагчийн нэрийг хэлээд өг. Та нарын ахлагч нь хамгийн дорд хүн болж бусдаа үйлчлэх хэрэгтэй. Ширээн залрах ноён зарцаасаа ирхэн боловч би та нарт байнга үйлчлдэг. Бэрх замыг туулахт минь хамт явж байсан та нартаа би ирэх мэдэл өгнө. Тэгээд мөнхийн улсын минь хаан ширээнд та нар миний хамт сууж зоог хорих болно. Дараа нь Израилийн 12 овг аймгийг захирна. Тэгвэл энэ дурвагч байхгүй нэ? Симон, чи намайг сонс. Адгийн муу ёрын сүс та нарыг цайруулсан будаа шигших мэт туршин шалгана. Би чиний итгэлийн төлөө ертөнцийн эзнээс гуйж байсан. Чи гимээ цагт нь ухамсарлаж дахин миний хоньоос дагаж нөхдөө урамшуулах хэрэгтэй. Их эзэн минь, тантай хамт шоронд орсон ч хамаагүй. Үхсэн ч хамаагүй. Петр минь, чи маргааш өглөө дахиад онгодохоос өмнө надаас 3 гунтаа урван да. Би та нарыг мөнгө төгрөг ачаа тийшгүй илгээхэд хэн ч юугаар дутав. Ястаа юугаар сутаагүй те? ертөнцийн эзний сургаал бичсэн үгс биелэх цаг ирж байна. Тэр бол миний тухай хүмүүс түүнийг хэрэгтэн мэт үзнэ гэсэн үг биелнэ. Тэр үед мөнгө төгрөг ачаа тийш авч явах хэрэгтэй болно. Дээлээ худалдаж сэлэм авах цаг ч ирнэ. Энийг хаач. Эзэн минь 2 мис байна. Наадах чинь болно. Иудейчүүдийн ахлагч нар Иесусыг барих хувилдаанд бэлдэж байлаа. Яг тэр үед Иесусийн дагалдагчдын нэг Хариот хотын Иудаст адгийн муурын сүнс шүглээ. Иудас тэдгээр ахлагч нартай уулзан Иесусыг барьж өгөх талаар тохиролцлоо. Иесус ертөнцийн эзэнтэй ярихаар Иерусалим хотоос гарч Олив модтой ууланд очлоо. Муу ёрын сүнснээс хамгаалахыг их эзнээс гуй. Хариот хотын Иудас 30 мөнгөн зоосны хахуул аваад Иесусыг барьж өгөх боллоо. Хүн төрлөختний гмийг цагаатгахын төлөө удахгүй алуулахаа Иесус мэдэж байсан учраас ертөнцийн эзэнд энэ тухай ярьлаа.
Аав. Та хүсвэл надаас энэ зовлон зайлуулаач. Гэхдээ миний хүслийг биш. Өөрийнхөө хүслийг биелүүл. Гэнт Иерусалим илчирж Иесус тусаллаа. Зовлонт түүний хөлөөс газарт том цусан тусламж харагдан унж байлаа. Бүүнд босцоо. Муу ярын сүнсэнд. Уруу татагдахгүй тулд их эзнээсгүй. Юудас. Чи намайг дайсанд барьж өгөхийн тулд үнсэж байна. Эзэн минь, энийг солимтчихгүй. Хөөч, энийг бариад болцгоо. Та нар намайг дээрэмчмэд үзэж, сэлэм шийдэмтэй ирэх хэрэггүй байсан. Өдөр бүр сүмийн хашаанд байхад минь та нар намайг бариагүй шүү дээ. Харин одоо дуртай юмаа хийх эрхтэй болж байх шивтэй. Бариад. Наатхан, сайн манаарай. Иесусыг харж байсан зэргүүдэд түүний хашаанд оруулаад Юудын хаан гэж доромжлон тохиорлоо. Хараач хааны дээр ийм вэ? Саяхан зогсны таагач. Хаангаа та биднийг аварна үсттэй. Аварна үсттэй. Энэ бас Иесус их штэ. Эгч, би тэрнийг танихгүй. Би хамт явж байхыг харсан байхгүй юу? Таны үнэс зарцчил байж та. Үнийг хүндлэх ямар байна? Чи бас тэдний хэз? Үгүй. Энэ хүн Иесус их гэдгийг гарцаагүй. Тэгээд ч Галил аймгийнх юм байна. За зайлаа. Та нарын юу ярьж байгааг чинь ойлгохгүй л байна шүү. Иесус Петрийн зүг харлаа.
Өнөө шин дахиад онготхоос өмнө чи надаас 3 унтаа уруух болно гэсэн үгийг Петр гинт саналаа. Эхэзэн минь та хязгааргүй хүч чадалтай шүү дээ. Тэрний чинь бид харсан. Өвгдөөс элэнц хуланцмай та тамшгүй их гэм үлдвч. Та уурсан хэрнэн уучлан өршөөж байсан шүү дээ. Та тэдэнд хайртай учраас л өршөөдөг байсан. Намайг ч бас өршөөгөө шүү дээ. Хин зөхөө хэлээдтэй. Дараа нь хин зөхөө. Таалдаа. Болцгоо. Наадхаа ахлагч нарын зөвлөлд хүрг. Яв. Иудейчүүдийн ахлагч нарын зөвлөлд Иесусыг авчран байцаалаа. Чи тэгээд ертөнцийн эзний илгээс аврагч уу? Миний үгэнд та нар итгэхгүй. Намайг юу ч асуусан та нар хариулж чадахгүй. Үүнээс хойш ертөнцийн эзнээс ирсэн би баруун гарынхын хүндэс суудал заларна. Тэгээд ирчэнэ. Чи юм уу? Та өөрөө ч хэлж байна. Бидэнтэй ингэж ярих энэ л бол. Хэлсэн үгийг бид чихээр сонслоо. Захирч Пилатад төргөөл. Тэг наадхаа аваад зай. Заяа. Тэд Иесусыг Ромын хаан тулсан захирагч Понти Пилатад түргүүллээ. Энэ бол олон мянган хүнийг модон загалмайд цовдлуулсан онцгой харгас этгээд байлаа. Харагдаагүй та нар чинь энд юу хийж явуулсан? Энэ хүн ард олныг уймэн самууд уриалж байна. Сумын хашаанд орж зах дээр нь уймэн гаргасан этгээд. Агуул ямар сэтгэл өнөөх юм? Цаасаараа. Харин энэ хүн чинь огт гэмгүй хүн байна шүү дээ. Гэмтэй шүү. Өөрийгөө ертөнцийн эзний томилсон хаан гэд Ромын хаанд датвар бүү төлгөж ятгсан юм. Хаан гинэ. Та тэгээд юудын хаан юм уу? Та ч хэлж байна. Галилаас гараад одоо бүр энд ирчээд байгаа юм. Галил гинэ. Галил аймгийн хүн юм уу? Тэгвэл хэргийн Хэрод хаан шийдвэрлэнэ. Хэрод хаан энд байгаа бах. Тийш наваад яваа. Та юун хүм? Дагалдагчд гэдэг чинь хэмб.
Таныг гайхамшигт хүн гэж би дуулсан. Та надад нэг үзүүлээч. Хүнд та маань энэ хүн чинь өөрийгөө хаан гэж ард түмнийг өдөн хатгаад байгаа юм. Энэ үдэ хаан гинэ. Эрхэм хаан гойг. Сайн ташуурд. Энийг Пилатад буцаа. Энэ хот түүний харьяа. Энэ хүн цаазлуулах ял үйлдэггүй юм байна. Би ташуурдуудаас сулжчихъя гэж бодож байна. Гэлбэрийн баяраар та нэг хоригдлыг олны үслээр сулалдаг шүү. Тэгвэл Варавыг чөлөөлж өгөөд. Тийм ээ. Энийг цаазалчих. Та юугаар хүлээгээд байгаа юм бэ? Очооч! Иесус шүү дээ! Чи наадга юу дээ? Загнаад байгаа юм бэ? Чинээс явж шүү дээ! Очооч! Наад чи ямар ч юм бохин штэ. Иесусыг загалмайд цодлох тухай тэд улам эрчимтэй шаардах боллоо. Пилат дараагүй тэдний хүслийг ёсоор болгон дээрэмчин Барабыг чөлөөлж Иесусыг цааслах тогтоол гаргажээ. Хөөрн хотын Симон байна. Ишээ явна. Бүлгийн тай. Яваач. Яваач. Бажава. 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 Tamtare.
하자. 하자. Их эзэн би таныг хайрладаг шүү дээ. Та энэс чи ахын уучихта уучих. Ахаа. Эзэн минь. Оо. Иерусалим хотын эхчүүд миний төлөө биш. Өөрсдийнхөө хүүхдүүдийн төлөө уйл. Хурамадаг асаахан нойтноос амархан байдаг. Гэмт хүмүүс надаас илүү цаавна. ертөнцийн эзэн маань танд туслаг. Би таныхаа төлөө ертөнцийн эзнээс гуйна. Яадаг оч! Яадаг оч! Бошоо! Лашаа! Хөргөл! Адамжи! Бошоо! Хүдэ яв! Яадаг! 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 Хөргөл! Явгамдэ! Тайшаарах! Явцгаа! Аава юу хийж байгаа? Ойлгохгүйд нь хөршөөгөр. Бусдыг авардаг байсан хүн одоо өөрийгөө авраг. Чи үнэхээр ертөнцийн эзний элгээсэн аврагч муу юм бол наад загал манаас буугаад ирэлтэй. Одоо бас нэг гайхамшиг үзүүлэдэгтэй. Хоёр гэмтрэгтэн Иесус нь хоёр талд цогцлогджээ. ертөнцийн эзнээс ирсэн аврагч гэмтрэгтэн мэтэд цаазлуулна гэсэн зөгнөлтөг
ёсоор боллоо. Энэ чин жирийн хүний хувцас биш байна да. Аюу тавьж наадга битгий урчгаа. Аюу шодоод нэг нь авъя. Ааре. Чи наадгаар юу хийх вэ? Иудын хаан гэсэн бичгийг Есүсийн зогломой дээр хатсан байлаа. Чи Иудын хаа юм бол өөрийгөө авраач те. Чи үнэхээр ертөнцийн эзний илгээсэн аврагч юм бол биднийг бас авраач. ертөнцийн эзний уур хилэнгээс яахгүй байна. Чи хоёр зах шитгэлээ авсан. Энэ хүмүүс юм хийгээгүй шүү. Иесус та эзэн тусад тоглохтой намайг батаа. Өнөөдөр чи миний хамт мөнхийн чаргалд орох болно. Үдийн үед нар хэртэж 3 цаг болтол газар сайгүй харанхуй боллоо. Иерусалим хотын сүмийн хөшиг дээрээс доош цуураглаа. Сүнсийг минь Уртавач. Иесусийн хэрхэн нас урахыг үзсэн 100 цэргийн дарга ертөнцийн эзнийг өөрийн ирэхгүй хүндэлжээ. ертөнцийн эзэн алдар шиг үнэхээр гэмгүй хүн байж тээ. Аримат хотын Ясп бол юудэшүүдийн оглогч нарын зөвлөн гишүүн юм. Иесусыг цааслах шийдвэр зөвлөөс гарсанд тэр дургүйцжээ. Тэр хүн Понти Пилатод очиж Иесусийн шарилыг гуйгаад хатан булшин даваачиж оршууллаа.
Уучлаарай. Бид эзнийхээ шарил дээр ирж байна. Тэр яах вэ? Та нар бямгаргаас наанал амжицгаагаарай. Нямгаргийн өглөө эрт босоод тэд хадам булшинд очижээ. Тэд агуйн аман тавьсан үхэр чулууг зайлуулчихсныг үзээд айхан улмаар булшинд ороход шарил байсангүй. Та нар үхтлийн булшин дотор амьд хүнийг юунд хайгаа? Иесус амь орсон. Галил аймагт байхдаа юу хэлснийг санаач. ертөнцийн эзний илгээсэн хүн гим төмсөд цогтлуулвч алгацснаасаа хойш 3 хоногийн дотор дахин амилнаа гэсэн биш үү? Гэтэл гэрэлтсэн хувцастай 2 хүн гарч ирээд та нар үхтлийн булшин дотор амьд хүнийг юунд хайгаав гэсэн. Би худлаа яриаггүй. Нэрээ шүү. Та нар минь итгэжтэй. Бид нүдэрээ харсан. Өөрсдөө очиод хар л та. Булш хоосон байгаа. Эзэн маань чалга. Петрэ, бидэнд итгэлтэй. Иесусийн 2 дагалдагч түүнийг бас харж чад бусдад энэ тухай ярьлаа. Иесус үнэхээр амьд. Симон Петр харсан гин. Бид замдаа таньсангүй. Үнэхээр таньсангүй. Харин талах багт нь л танилаа шүү. Үгүй Иесус эмад өдгөн хачи юм аа. Амар байна уу? Бүү айцгаа. Юун та нар эргэлзээ? Тэр гар хөлийн минь хараач. Би өөрийн биеэр байна шүү дээ. Би ийм нь бариад үз. Ямар ч муу ёрын сүнсийн бодтой байдаггүй юм. Урд нь би та нарт олон удаа өөрийнхөө тухай ярьж байсан биз дээ. Эртний олон зарлага миний тухай зогнсон. Бас ертөнцийн эзэн төргсөн дуулал номдч зогнолвэ. Их эзний илгээсэн аврагч алагдаад 3 хоногийн дотор дахин амилна гэсэн. Та нар гэм хийхэ бол. Тэгвэл Иесусийн хүчээр ертөнцийн эзнээс уучлал авна гэсэн үг дэлхийн бүх үндэстэн төр. Та нар үнийг тунхаглал. Эцгийнхээ амласан ямыг би та нарт өгөхөд түүнийг аваад ер бусын их хүчтэй бол. Харин та нар автлаа. Энэ Иерусалим хотод хүлээцгээж бай.
ертөнцийн эзэн та нарыг ивент итгэх. Эцэг маань надад бүх орчлонг захирах хэрэг өгсөн. Тийм учраас та нар бүх улс үндэстнийг надад итгүүлж миний хоньоос дагуул. Тэгээд ертөнцийн эзэн эцэг түүний хүү болон ариун сүнснийх болсныг батлан энэ гурван нэрийг хэлж тэдний ёсоор угаа. Миний зааж өгсөн олон юмыг та нар өөр үндэстэн зааж өг. Би энэ дэлхийд дахин өөрийн биеэр иртлээ. Та нартаа сүнсээр цаг ямагт хамт байх болно. Үүнийг бат санагдав. Иесус Христийн ширлийг тавьсан хатан болж хоосон байсан үнэн. Загалмайд цовдлогцноос хойш 3 хоногийн дотор тэр дахин амь оржээ. Тэр одоо ч амьд учраас таны амьдралд орж чадна. Би хүүхсдийг хүртэл дахин амьлуулж амьдрал өгч чадна. Надад итгэсээр нас барсан хүнийг би дахин амьлуулна. Иесус Христийн амьарсноос хойш 2000 гаруй жил өнгөрлөө. Түүний амьд хүч чадал хүн төрлөختөнд асар их нөлөөлж байна. Хүн төрлөختний түүхэн явцад олон зуун суут эрдэмтэн мэрэгд, гүн ухаантнууд, шашны онолчид гарч ирсэн боловч хэзээ нэгэн цагт энэ дэлхийг орхин ор мөргүй арилдаг билээ. Гэтэл Иесус өнөөдөрч амьд байна. Хүн төрлөختний түүхэнд цорын ганц онцгой хүн бол Иесус билээ. Энэ дэлхийд түүний мэндэлсэн ч онцгой. Хүмүүн бусын хүч чадлаар хөндөгдөөгүй бүсгүй маяраас гарсан нь Библиэд тодорхой бий. Түүний туулсан амьдралч онцгой байлаа. Энэ амьдрал оюун санааны ер усын их хүч чадлаар дүүрэн байлаа. Иесусын аливаа гимээс ангид ариун дархан амьдрал хэний ч хийж чадашгүй гайхамшигт зүйлүүд нь түүний онцгой хүн болохыг дахин батлан харуулнаа. Түүний сургаалч онцгой байлаа. Тэрээр хүн төрлөختөнд хайр, уучлалын тухай сошин ойлголт өгч улмаар өөрийн аврагч гэж үзсэн бүхэнд сошин амьдрал өгөхөөр амласан. Түүний сургаалыг сонссон газар бүхэнд шин амьдрал, шин хүсэл тэмүүлэл, шин ирээдүй бий болдог. Түүний загламай дээрх үхэлч онцгой байлаа. 2000 жилийн өмнө ертөнцийн эзэн цорын ганц хүүгээ хүн төрлөختний гмийн төлөө яллан маш нийлгээжээ. Тэр таны төлөө, миний төлөө ийхүү нас барсан юм. Түүний амьлсан ч онцгой үйл явдал билээ. Нас барснаас нь хойш 2 хоногийн дараа түүхэнд үзэгдээг үйл явдал бий болж Иесус дахин амьарсан. Түүний төрсөн намтар, амьдрал, үхэл, дахин амьарсан түүх бүгд нийлээд Иесус бол орчлонгийн эзний хүү, хүн төрлөختний цорын ганц аврагч гэдгийг баталж чадна. Иесус өнөөдөр ч амьд байна. Тиймээс таны амьдралд орж бүх гмий чинь уучлан ариун шудраг амьдрах хүч чадал өгнө. Түүний үгийг сонсохдоо хүнд дарамт үрж зовлон дунсан хүмүүс. Хэрвээ надад итгэвэл би амар тайвныг өгье. Би бол хүний амьдралын цорын ганц үнэн зам. Хүн зөвхөн надаар дамжин эцгийг минь таньж чадна. Бидний энэ чи ертөнцийн эзэн шиг дархан ариун байж чадахгүй. Иймээс бүх хүн гэмтэй бөгөөд өнөө хувьд гэм бүр адилхан утгатай. Гэм хийснийхэн үрдэнд хүн мөнхийн зовлонгийн шийтгэл авах ёстой боловч их эзэн Иесуст итгэж түүнтэй нэгдсэн хүн бүрт ертөнцийн эзэн үнэлж баршгүй бэлэг өгч өөрийнх нь ойлгуулдаг. Энэ бэлэг бол түүний ер бусын мөнхийн ам билээ. Иесус алуулахтаа таны хийсэн гмийн төлөө ял эдэлсэн. Тэгээд одоо амьдрал чинь орохыг хүсэж байна. Үүдий чинь тогшоод зогсож байгааг минь хараач. Миний дууг сонсоод хаалгаа нэвэл амьдралд чинь би орно. Түүний хайр уучлалыг авч мөнхийн амьдралтай болохын тулд эхлээд та түүнийг аврагч гэж үзэн амьдрал дангруулахаар өрөх хэрэгтэй. Та үүнийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол Иесустэй ярь. Заримдаа чин сэтгэлийн яриа ингэж эхэлдэг. Их эзэн Иесус минь ээ. Таныг би одоо таньлаа.
Миний гмийн төлөө загалмай дээр цовдлогдсон нас барсан чинь баярлалаа. Одоо би сэтгэл зүрхэн танд нээж амьдралд минь аврагч их эзэн болон орохыг урьж байна. Өөрийн хүссэн ёсоор амьдралыг минь өөрчлөн захираач. Хэрв та хүсвэл яг одоо дээрх үгсийг Иесуст чин сэтгэлээс хэлж болно. Та намайг дагаад хэлээрэй. Их эзэн Иесус минь ээ. Таныг би одоо таньлаа. Миний гмийн төлөө загалмай дээр цовдлогдсон нас барсан чинь баярлалаа. Одоо би сэтгэл зүрхэн танд нээж амьдралд минь аврагч их эзэн болон орохыг урьж байна. Өөрийн хүссэн ёсоор амьдралыг минь өөрчлөн захираач. Өөрөсөн хүний амьдралд орно гэдгээ тэр бидэнд аль хэдийн амласан билээ. Тэгээд бас хийсэн бүх гмий чинь ертөнцийн эзэн цагаатхан улмаар өөрийн хүүхэд болгон мөнхийн амьдрал өгнө гэдэгт итгэж болно. Хэрв та Иесусийн амласан сэтгэл дүүрэн амьдралыг авъя гэвэл түүнтэй өдөр бүр ярилцаж амьдралын олон чухал асуудлаа шийдэхэд Библиэс зөвлөгөө авч Иесусийн хойноос дагагч бусад нөхөдтэйгөө байнга уулзаж байгаарай. Төгсгөлд нь хэлэхэд түүний гайхамшигт сайхан амочгийг үргэлж санах тун энэ нь би чамайг хизээч орхихгүй гэсэн үг үлээ. Иесус хэлэхдээ энэ дэлхийд би дахин өөрийн биеэр иртлэн та нартайгаа сүнсээрээ цаг ямагт хамт байх болно.